За ингээд бүгдээрээ reading хэсгийнхаа task 2 2 дугаар даалгавар руу орцгоё. Read through уншаарай. Through гэдэг нь дундуур гэсэн утгатай. The following text. Following гэдэг нь яг next гэдэгтэй адилхан дараагийн text бичвэрийг уншаарай. And then бас тэгээд choose сонгоорой. The best хамгийн шилдэг phrase or sentence. Phrase гэдэг нь хэллэг or эсвэл sentence өгүүлбэрийг сонгоорой. To fill дүүргэн. Each нэг тус бүрийг дүүргэн. Юуны нэг тус бүрийг? The blanks. Зайнуудын нэг тус бүрийг дүүргэн. From A to D. A-с D хүртэл. There are тэнд байгаа 2 extra. 2 илүү байгаа. За орчуулцгаая. In a hot dry climate. Энэ хязгаарлагдмал орчин. Буюу халуун хуурай climate цаг агаарт sweating хөлрөх нь is the best way. Хамгийн сайн зам. Юунд for тэрний төлөө the body бид яах хамгийн сайн зам юм? To lose excess heat. Lose алдна, excess илүүдэл, heat дулаанаа алдах хамгийн сайн зам аа. But гэхдээ in the tropics халуун орнуудад ямар газар юм? Where тэр газар энэ газар нь there's high humidity. High гэвэл өндөр, humidity гэвэл чиг. Өндөр чиг there is тэнд байдаг. Increasing нэмэгдүүлнэ. Sweat production. Production гэвэл ялгаралт. Хүс ялгаралтыг нэмэгдүүлдэг. Энэ нь бол энэ бол нэр үг орж ирж байна. May offer магадгүй санал болгоно. Тэгэхээр үйл үг маань энд байх нь no advantage. Ямар нэгэн давуу талгүй. Because учир нь sweat doesn't evaporate. Evaporate гэхээр уурших. Ууршдаггүй учраас энэ ямар нэгэн давуу талгүй байж магадгүй. Studies судалгаанууд of indigenous. Indigenous гэхээр уугуул гэсэн утгатай. Nigerians нигерчүүд have found. Have found гэдэг нь бидний үйл үг байна. Судалгаа ямар судалгаа юм? Studies гэдэг нь олон тоо байна тийм үү? Судалгаанууд of indigenous уугуул Nigerians нигерчүүдийн судалгаа нь have found олсон that тэрийг энийг they have no more sweat glands. Тэднэрт илүү юм байдаггүй. За no гэдгээр бид нэр аль хэдийн үүсгэлийг заачж байгаа учраас заавал энэ have-ыг үүсгэх шаардлагагүй. Илүү sweat хөлсний glands булчирхай байхгүй. Then тэрнээс эннээс British men British ирчүүдээс буюу энэ дээр шууд хүмүүсийг зааж орж ирж байна. Британи хүмүүсээс илүү хөлсний булчирхай тэнд байдаггүй байх нэ. But гэхдээ when they start physical work тэд нэр эхлэн physical биеийн хүчний work ажил хийж эхлэх үед нэг зүйл болдог байна. За бид энийг нөхөж өчгнэ. Үргэлжлүүлээд this is энэ бол because учраас юм. With repeated stimulation repeated давтагдсан stimulation өдөөлтүүд the sweat glands хөлсний булчирхай become болдог larger илүү том. Large гэвэл том, ER залгачвал илүү том болчдөг. And more бас илүү efficient. За тэгэхээр бид нэр хоёроос дээш үедээ үгийг илүү гэж авахдаа more харин нэг үедээ үгэн дээр ER залгадаг тийм үү? Тэр дүрм маань явж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл давтагдсан энэ өдөөлтүүдээс болоод хөлсний булчирхай илүү том, илүү үр ашигтай болно гэсэн үгэлбэр ахна. Acclimatization дасан зохицолт. Юунд? To heat халуун дасан зохицолт нь encourages урамшуулах гэсэн утгатай. За гэтээ ямар нэгэн зүйлийг хийхэд нь дэм болох байдлаар хэлдэг гэсэн үг. Тэгэхээр нөлөө үзүүлдэг, дэм болдог. A tendency чиг хандлага. Тэгэхээр тэгэх хандлагыг нэмэгдүүлдэг гэж хэлж болно. Тэгэх хандлагыг гэд бид нар энийг сонгох нэ. Nigerians нигерчүүд for example жишээлбэл lose алддаг significantly less. Significantly гэхээр мэдэгдэхүйц гэсэн утгатай. Мэдэгдэхүйц багыг алддаг. Юуны? Salt давсны. За тэгэхээр бидний more гэдгийн маань эсрэг үг нь бол энэ дээр less гэж орж ирж байна. Илүү бага гэсэн утгатай. More гэвэл илүү их гэсэн утгатай байсан тийм үү? Тэгэхээр мэдэгдэхүйц илүү бага давс алддаг. Хаагура through sweating хөлрөлтөөр илүү их бага давс алдах хандлагатай. Then British men Британи хүмүүсээс. Тэгэхээр then гэдэг нь харьцуултын аасээс тэрнээс эннээс. За бид нэр заавал хоёр зүйл дээр л илүү эсвэл илүү бага гэж ярьдаг тийм үү? Тэгэхээр энэ дээр then орж ирж байх нэ.
За одоо бүгдээрээ хариултаа сонгоцгоё. 45 46 дээр ямар хариултууд байж болох вэ? За physical work-ийг хийгээд эхлэхэд ийм юм болно, тийм юм болно. За юу гэж болох вэ? A дээр нь so as to help evaporation. So as гэдэг нь тэгснээр гэж байгаа юм шиг. To help туслана, evaporation. Evaporation гэхээр ууршалт. Ууршалтанд тусалдаг. За тэгэхээр энэ дээр жоох утгагүй сонсогдсон юм тийм үү? За тэгэхээр дараагийнх нь орч үзье. B. For тэрний төлөө, энэний төлөө. Salt concentration in sweat to decrease. Decrease гэдэг маань буурах гэсэн утгатай. Тэгэхээр давсны concentrate нь хөлсөндөх. Буюу хөлсөндөх давсны concentrate нь буурахын төлөө, бууруулахын төлөө physical work хийх юм шиг, хийж эхэлдэг юм шиг. За тэгэхээр бас сонирн байна тийм үү? C дээр they start sweating more quickly. Quickly гэвэл хурднаар, more гэвэл дахиад л нөгөө илүү гэсэн утгаар орж ирж байна. Илүү л хурднаар хөлөрч эхэлдэг. За тэгэхээр удаанаар хөлөрдөг байсан бол тэд нар physical work хийхэд илүү хурднаар хөлөрч эхэлдэг байна. За тэгэхээр энэ дээр зөв хариулт нь 45-ийн C болж орж ирж байна. За дараагийнх нь climatization. За нэгэн дасал байсан тийм үү? To heat дулаанд дасна, тэг чих хандлагыг нэмэгдүүлдэг, энэ чих хандлагыг нэмэгдүүлдэг. За тэгэхээр энэний зөв хариулт нь бол B орж ирж байна. Өөрөөр хэлбэл ямар хандлага юм бэ гэвэл бууруулна, хөлсөндөх давсны концентрацийг бууруулна. Тийм хандлага нэмэгддэг байх нэ. Хэрвээ халуунд дасан зогсчвол. Тэгэхээр халуунд дасан зогссныхоо хэрээр хөлсөндөхөө давсны концентрац илүү бага болж ирнэ гэсэн үг. Энгийн хүмүүсийнхаас бага болж ирдэг энэ дасан зохицолд орж ирж байгаа хань. Тэгэхээр биднэрт зөв хариулт нь B байх нэ.